Монгол улсын ерөнхий сайдын ивэлдор 4 дахь жилдээ зохион байгуулж байгаа залуу зохион бүтээгч уралдаанд нэвтрүүлгийн 2014 оны буюу 4 дахь улирлын 1-р шатны шалгаруулалт амжилттай дууслаа. Монгол эх орныхоо аймаг сум бүрээс Улаанбаатар хотод болсон залуу зохион бүтээгч уралдааныг зорин ирж аймгаараа, сумаараа, сургуулиараа нэгэн зарилгын дор нэгдэж шилдэг санаа шийдлүүдээ уралдааны нэгийн даваанд амжилттай сайлаа. Энэ жил залуу зохион бүтээгч уралдаанд нийт 600 гаруй залуу зохион бүтээгчдийн 200 багаас дэвшүүлсэн 450 шин санаа оновчтой шийдлүүд анхны зураг төслөөрөө өрсөлдснөөс уралдааны 2 дугаар шатанд 100 шин санаа бүтээл болон хөгжөхөөр тэнцсэн юм. Уралдааны дараагийн шатанд тэнцэж баярлсан улаан гэрлээр хасагдсан ч дараа жил дахин ирнэ гэж амласан хүлээлт, итгэл, найдвар, хийж бүтээх хүсэл тэмүүллээр дүүрэн арвилсан өрсөлдөөнтэй, мэдлэгээрээ чимсэн бахархалтай залуу зохион бүтээгчдийн өрсөлдөөн амжилтаар дүүрэн үргэлжилж байна. Аймаг орон нутгаасаа залуу зохион бүтээгчдээ шалгаруулж, улсын уралдаанд оролцуулах бүхий л нөхцөл боломжоор хангасан нийт аймгийн удирдлага, боловсролын газрынханд нэвтрүүлгийн багийн зүгээс дахин талархал илэрхийлье. Энэ жил бол манай онцлог бол нэгдүгээрт бол аймгийн үзэл урьдчилан шалгуулалт явагдсан байгаа. Энэний үр дүнд бол нийт 21 аймагт бүгдэнд нь бол урьдчилан шалгуулалт явагдсан. Тэндээс бол Баян-Улаас бусад 20 аймагаас бол шалгарсан шилдэг санаанд хотод ирж өрсөлдлөө. Өөрөөр хэлбэл Монгол улс орон даяар бол бүрэн хамарсан ийм шалгуулалт өнгөрлөө. Залуу зохион бүтээгч 2014 уралдаанд энэ жил хамгийн олон багтаа ирж оролцсон аймагуудын жагсаалтыг Сэлэнг говь алтайчууд тэргүүлсэн юм. За ингээд манай Сэлэнг аймагт төлөөлөд 4 дахь жилдээ оролцож байгаа. 3 жил дараалан шилдэг бүтээлүүдээр шалгарч шагналуудыг авч ирсэн. Ингээд урд урдныхаас илүү онцлог нь Сэлэнг аймаг маань энэ жил орон нутагтаа залуу зохион бүтээгчийг шалгарууллаа. Эндээс бүр аймагтаа шалгаруулж байгаа маань бүрх өргөн цар хүрээтэй ийм шалгаруулалт боллоо. Урд нь шалгаруулалт явагдсан байсан чинь аймгийн хүрээнд явагддаг учраас их цөөхөн хүүхэд цөөхөн сургууль ордог байлаа. Энэ жил бол одоо манай Сэлэнг аймгийг төлөөлөөд маш олон сургуулиуд сумд гэж хамрагдсан байгаа. Ингээд энэ олон бүрэлдэхүүн маань гол нь одоо их олон бүтээл орсон учраас бас нэг 6 санаа бүтээл аваад ирж болсонгүй. Маш олон санаа бүтээлүүд байгаа учраас тэр хүүхд бүтээлүүдийг харгалзан үзээд аймгийн зүгээс тусламж үзүүлсэн. Мөн хүүхдүүдийн их эцгүүд маань ингээд тусламж үзүүлснээс манай багийн бүрэлдэхүүн маш их олуулаа ирлээ. Сэлэнг аймгийн хүүхд залуучууд маань бүгдээрээ зохион бүтээгч болчих үү дээ. Одоо тэгж тийм зорилго тавиад ажиллаад байгаа шүү дээ. Ер нь энэ жилийн бүтээлийн онцлог өмнөх жилүүдээс юугаараа давуу талтай байна. Хүүхдүүд илүү одоо ач холбогдол өгж ажиллаж байна л да. 14 оны улсын уралдааныг хараад тахад. За одоо бас миний бодлоор бол одоо өнгөрсөн жилийн бүтээлүүд маань хэр сайн амжилттай явж байгаас шалтгаалж хүүхдүүдийн бас чөлөө цагаа зөв өнгөрүүлэх тийм ээ хийх зүйл нь одоо их олон болж одоо хүүхдүүд оролцох нь одоо их болж ийн л да. Тэрүүгээр их давуу талтай болж одоо хүүхдүүд маань бас юмд хичээл зүтгэлтэй болж их оролцох тал нь их болж байна. Тэрүүгээрээ дутхгүй бас аймгаасаа бас аймгийн боловсрол соёлын газар, сургуулийн хамт олон одоо бүхэл дэмжих тусалцаа үзүүлж байгаа учраас хүүхдүүдийн оролцооч бас их болсон байна. Сэлэнг аймгийн оролцож байгаа багийн гишүүдийг зохион бүтээгч нарыг харахад эмэгтэй зохион бүтээгч нар манаас харагдах шиг байна. Ер нь марх жил ер нь эмэгтэй зохион бүтээгч бүр илүү оролцох болсон. Онцлогтой нодлон шилдэг бүтээлүүдээс хэд энэ ганцхан эмэгтэйсэн дэр манай Сэлэнг аймгийн зохион бүтээгч байсан. Одоо энэ жил тэрний тоогоо өшөө олон болгоод энэ дотор ч гэсэн нодлонгийн шилдэгт орсон шилдэг бүтээлүүд байгаа. Шилдэг хүүхдүүд байгаа. Тэгээд урд урдныхаа амжилтаас илүү амжилт гаргахын тулд бүрэлдэхүүн их олон багтаа ирсэн. Ингээд мөн одоо бидний энэ олуулаа ирж байгаа ганц дэмжлэг бол орон нутаг маань тэр тусмаа сумын засаг дараа өгөрөнтэй. Одоо 4 жил дараалан дэлхийн зам улсын байгууллага мөн байгууллагууд аймгийн засаг дарга сум сургуулиуд дэмжлэг үзүүлснээс ийм олон бүрэлдэхүүнтэй бид нар ирж байгаа шүү дээ. Тэрнээс бол одоо тийм дэмжлэг байхгүй бид нар бас их олон бүрэлдэхүүн багтаа ирж чадахгүй. Мөн одоо энэ дээрс дашрамд хэлэхэд Сэлэнг аймгийн маань эцэг эхчүүд энэ техник сэтгэлгээ буюу энэ нэг сайхан тэмцээнд маш их өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулсан учраас тэр дэмжлэг нь биднэрт одоо ийм олон баг ирэх нөлөөсөн. Сэлэнг аймгаас энэ жил уралдаанд нийт 12 баг 18 шин санаатай ирж өрсөлдснөөс 7 багийн 7 шин санаа 2 дугаар шатанд тэнцлээ. Жил бүр уралдаанд шавнараа дагуулan ирж амжилтаар дүүрэн буцдаг Гамбол тогшин шавнар энэ жилийн уралдаанд өмнөх жилүүдийн амжилтаа баттгах ямар шилдэг бүтээлүүдтэй ирснийг үзэгчид маань манай нэвтрүүлгийн дугааруудаас үзсэн.
хамгийн олон багтаа ирсэн дараачийн аймгаар Говь Алтайчууд манлайлсан юм. Говь Алтай аймагт одоо энэ Нодлон залуу зохион бүтээгч 2013 баруун умсын шалгуулалт Говь Алтай аймагт болсон. Манай хамгийн олон бүрэлдэхүүн оролцсон Нодлонгийн тэмцээнд манай шилдэг одоо шилдэг 4-т хүртэл манай хүүхдүүд 4, 7, 16 гээд шилдэг 36-д нэлээд олон хүүхд оролцсон амжилттай байдаг. Тэгээ энэ жилийн маань загварлуулах зохион бүтээгч Говь Алтай аймагт боловсрол соёлын газар хүүхэд гэр бүл хүчлийн хилцтэй хамтран зохион байгуулсан бид нар. Тэгээд сая нэрэхэд манай Говь Алтайд 39 багийн 77 сурагч 66 бүтээлээр өрсөлдлөө. Тэгэхээр зөвхөн энэ улсын хэмжээнд биш бүр ганцхан аймагт ийм өндөр түвшинд одоо хүүхдүүд орж ийна гэдэг маань хүүхдүүд маань юм сэтгэх, зохион бүтээх тийм ээ. Аливаа юмыг одоо аав ээжийнхээ агч нарынхаа хийдэг юмнуудыг одоо хялбарчилж өгч буян болох, тус болох тэр нэг юм ирэл хийлэх тийм хэстэй юутай болчих л дээ хүүхдүүд ирэлэх санаатай болчих. Одоо залуу зохион бүтээгчийн сүүлийн 3-4 жилийн энэ хүүхдүүдийн орж байгаа бүтээл одоо энэ хүүхдүүдийн орж байгаа бүтээлүүдийг одоо харьцуулаад харахад бүр мэрэгжлийн төвшөнд болцсон санаа оноогоо олдог болцсон хүүхдүүд ганцхан чиглэлээр биш тийм ээ маш олон төрлөөр одоо өөрөөсөө судалдаг болцсон аливаа юм хийхийн тулд өөр чиглэлийн мэрэгжлүүдийг судалдаг болцсон юм сайн болчих. Тэгээ манайхан Говь Алтай аймаг одоо 9 багийн бүрэлдэхүүнтэй ирсэн. 13 санаатай ирсэн. Тэгэл бүгд тэнцэжээсэй гэж бодож байна. Ерөнхийдөө тэнцэл бас шүүгчдээс үнэтэй зөвлөгөө аваад зарим нэг юм дээр бас алдаа дутагдaltaй юмуд байна. Тэрийгээ тэгэл бас дараагийнхад 2015-16 гэж болох тэмцээн дээр алдаа гаргахгүй тайлбарлаж одоо эднэрт өгье гэж бодол зогсож байна. Говь Алтайгаас ирсэн зохион бүтээгчд маань шүүгчдэд үзүүлж байгаа нөгөө зураг, ажлын зураг тийм ээ. За тэгээд өөрсдийнхөө бүтээлийг тайлбарч хамгаалж байгаа талаар надад илүү санагдлаа. Тэгээд энэ бол мэдээж багш нартай холбоотой байна. Ер нь зөвхөн манай аймагт бол бид нэр зохион байгуулалтад за тэгээд өөр яг улсын хэмжээнд бол 3 багийн 6 бүтээл иргэсэн цамцуур тавьсан. Тэгээд бид нар бас нэг холоос ирж байгаа ганц 2 бүтээл нэмж болох уу гэсэн зохион байгуулагчдын зүгээс болно. Та бүхэн өөрсдөө хүрээдэг бол бид нар бол энд оруулахт бол татгалзах зүйл байхгүй гэж маш их дэмжсэн. Тэгээд бид нар аймгийн боловсрол соёлын газрын дарагтаа нийлээд бид нар ингэж одоо зохион байгуулсан хүүхд төрөлхтөний хэлтсийн дарагтайгаа нийлээд аймгийн хэмжээнд зөв шалгарсан бүтээлүүд одоо 3 дугаар сургууль, 2 дугаар сургууль хамтаа тэр гэсэн ингэ тусдаа бэлтгэхтэй биш. Бүгдийг ингээд бөөгнүүлээд алдаа дутагдлаа багш нар яриа, шүүгч тоорондоо яриад энэ улсын хэмжээнд явж байгаа зураг бүтээлүүдийг бас мэрэгжлийн түвшний хүмүүсээр гаргуулад ярьж хөөрөөд ивэн итгэх маягаар ингээд явсан юм. Тэгээд одоо энэ зургуудыг бас юу гаргаж өгсөн тэр бид нартай хамтран ажилласан бүх хүмүүстээ бас одоо танай Монголын үндэсний телевизээр ялангуяа энэ хүүхдүүдийн оюуны маш том хөрөнгө оруулалт хийдэг энэ төслийн багийнхны өмнөөс тийм ээ бүгдэнд баярлалаа гэж үсгэнэ. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээг түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric. Энэ удаагийн залуу зохион бүтээгч улсын уралдаанд анх удаага оролцож байгаа баг байна. Энэ бол Батлан хамгааллын их сургуулийн Тэмүүжин өрлөг бүрэн дунд сургуулийн баг бүрэлдэхүүн юм аа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Амраа ирээ. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааны хамгийн бяцхан оролцогчид нь Батлан хамгааллын их сургуулийн харьяа Тэмүүжин өрлөг дунд сургуулийн сурагч Субаши дахлагчтай баг байлаа. Бид ихгүй бол хин бэ? Одоо ихгүй бол хин бэ? Монгол улсын төлөө зүтгэе. Субашидыг тайзан дээр бүгдээ угтаавцгаая. Гараад ирээрэй. Өргөтэй. Амрыг ирээ. Амрыг ирээ. За. Хичээл ном сайн. Сайн. Тэгээ жинхэнэ ирчүүцээ тасалгаан дотор байшин дотор малгайгаа авт юм бохгүй. Малгайгаа төв зур хураалгах чинь. За, бүтээл санаа. Бүтээл санаа. Яагаад хаанаас урган гараад юу хийгээд хүмүүсийн үйл ажиллагаа хөдөлмөрийг хөнгөлүүлэх гэж байна. Одоо орчин үеийн юу ч одоо үндэсний хөгжмийн хамтлагууд их гарч ирдэг шүү дээ. Тэгээ үндэсний хөгжмийн хамтлагууд их гарч ирдэг юм чинь морин уурыг цахилгаан болгох юм бол үндэсний хөгжмийг цахилгаан болгох юм бол шинэ урсгал нэгдэх юм болов шинэ хамтлагууд гарч ирэх юм болов гэж бодлоо. Цахилгаан морин уур байдаг үсттэй. Байхгүй юм. Харин энэ жилийн уралдааны хамгийн шантарашгүй хамгийн ахмад оролцогчтой багаар Сүхбаатар аймгийн Бацолбоо ахлагчтай баг тодорч байна. Бацолбоогийн багийн гишүүн 65-га нас өндөр гарсан ч үр хүүхдүүдтэй амьдрах ухаан, техник сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлэх гэж залуу зохион бүтээгч уралдаанд 4 дахь жилдээ оролцсон юм.
Сүхбаатар аймагт малын гоц халдварт өвчин дэгдсэний улмаас залуу зохион бүтээгч уралдааны урьдчилсан шатны шалгаруулалтыг зохион байгуулж чадаагүйч аймаг орон нутгаа төлөөлүүлэн 2 баг улсын уралдаанд илгээсний нэг нь өдгөө 70 насны сүүдэр шүргэж яваа хашир туршлагатай зохион бүтээгч 65 гуайн баг байлаа. 65 гуай манай уралдаанд 4 жил дараалан баг бүрдүүлэн оролцож байна. Энэ жилийн уралдааны бас нэг онцлог нь аав ээжүүд, эмээ өвөө, багш нар нь уралдаанд оролцож байгаа хүүгээ, охиноо, шавнараа дэмжиж, хамтдаа ирж зоригжуулж, уран мөнгө олсныг харахад уралдааны зорилго ач холбогдлыг томчууд ойлгож, хүүхдээ хөгжүүлэх гэсэн чин ирмэлзэл дүүрэн болсныг илтгэж байлаа. Одоо энэ хүүхдээ манай ач хүүхдтэйгээ би их бүтээл санаачлал гаргасанд нь баярал дагуулж энд ирсэн одоо их ажлын хөгжил өөрөө их ажиллаж хөдөлмөрч хүүхдтэйгээ тэгээд хичээл сурлагын хаажуугаар хагас бүтнээр очиж мал ахуйгаа малж одоо өтөг бууцын янзлдаг. Тийм учраас хөдөлмөрийн талбараа зэтгэгдсэн санаа болохоор би энийг их дэмжиж бидний ажлыг их хөнгөж цаг завыг их хөнгөвчилж байгаа. Тэгээд бидний ганцхан биднээр зогсохгүй аав ээж эмээ өвгөр зогсохгүй Монголын бүх малчтын ажлыг хөнгөвчилж байгаа гэж бодоод би энийг их гордож амжилтын төрөнийг их гордож байгаа. Цэндугай ач хүүгийнхээ төлөө залбирэн зогсно. Хүүгээ сайн хүн болж эрдэм чадaltaй том инженер болно гэдэгт итгэдэг эмээгийн сэтгэлийн их хүч авир мэд хүүг дараагийн шатанд тэнцвүүлэх болов. Эсвэл шин санаагаа тууштай хамгаалж шүүгчдийн өмнө зарилгоо танилцуулж байгаа хүүгийнх нь эрдэм мэдлэг ирээдүйн зарилга нь ногоон гэрлийн эзэн болох юм болов хамтдаа харцгаая. Энэ жилийн уралдаанд шинжлэх ухааны технологийн их сургуулийн механик инженерийн сургуулийн оюутнууд багш нарын хамт залуу зохион бүтээгчдийн шинэ санаа, ашигтай загварын анхны зураг төслийг инженерийн програм ашиглан зурж, бүтээлийн хийц, загварын анхны ихийг виртуал орчинд боддоор бүтээж өгч байгаагаараа онцлогтой. За энэ жилийн хүүхдүүдийн бүтээлийг харж байхад бол урд урдын жилүүдийг бол бас чанарын хувьд бол сайжирсан илт харагдаж байна. За тэгээд манай хүүхдүүдийн хувьд болохоор тэр хүмүүстэй ойлголцох ойлголцтой хувьд бол зарим талаараа бас дутагдaltaй тал байна, бас сайшаалтай талууд байна. Санаа ямар санаа ирсэн тэрийг бид нар бол яг тэр хүмүүнийх нь хүссэн хэмжээ зурж байгаа учраас тухайн хүн ямар бүтээлтэй ирж тэрэнд бид нар аль болох сайн талаас нь тий бас бүтээлийн бол найдвартай ажиллах талаас нь бол зурхыг хичээгээд ажиллаж байна. Энэ болохоор одоо яг хамгийн эхлээд зүгээр хар зураг маягаар авчихсан байхгүй юу? Тэнийг одоо бид нар яг 3D маягийн болгоод тэндээр гаргацсан байгаа. Санаа нь болохоор одоо юм айрыг бүлэгч гэдэг юм бүтээд байгаа. Энэ болохоор одоо сүүлийн одоо хөдөлгөөний хүмүүстэй их ядраад гараад энэ болохоор зүгээр залгаад хөдөлгөөрийн тусламжтай байгаа гэдгээд миний дотор бодсон нэг зүйлийг би хүнд илэрхийлэх чинь хэцүү шүү дээ. Шүүгчтэйчд би ийм бодсон юм а гэдэг нэг хар зураг авч яадаг хүн ойлгодог байхгүй. Чиний бод санаа чинь гоё боловч мэдээж энэ тэмцээн гэдэг утгаараа те хасагдчихдаг хүмүүс. Гоё яснаатай хүмүүс хасагдж исэн байхгүй. Гэтэл энэ жил би ийм бодож байна гэдэг нэг хүн очингууд эдгээр зургийг гоё зураад өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүнд хамгийн том асуудал боломж нь зөв зургаар зөв техник төхөөрөмж бүтдэг. Тийм учраас энэ бол энэ жилийнх бол нэлийн өрсөлдөөнтэй чанга болж байна гэж би ойлгож байна да. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдааны 1-р шат ийхүү амжилттай өндөрлөж байна. Шинэ бүтээлийн анхны санаа загвараа уралдаанд авчирч өрсөлдсөн нийт залуу зохион бүтээгчдэд амжилт хүсье. Олон цаг сууж залуу зохион бүтээгчдийн санаа шийдлийг анхааралтай сонсож, шүүн тунгаасан шүүгчдэд ч мөн талархал илэрхийлээ. За, урд жилүүдийн бол хүүхдүүд маань надад хамгийн их таалагдж байгаа нь хийх бүтээл эхлээ тооцоолоод зураг гэсэн. Одоо жишээл анимашн дээр хийсэн зургууд манай ихтэй сургуулийн оюутнуудад туслаа зурсан байна. Хүүхдүүд яг хийж байгаа санаагаа зураад ирсэн учраас илүү тодорхой байна. Тэгээд урд жилүүдээс харагдж байгаа дэвшлэн тэр байна. Нэгдүгürt, хоёрдугаарт байна гэхээр бас туршлага суусан байна. Одоо жишээл 2 юм уу 3 дахь жилдээ орж байгаа хүмүүсэд бол яг юу ярих вэ, юунаас эхлэх вэ гэдэг мэдж байгаа учраас бол энэ би магадгүй одоо жишээл
3 юм уу 4 жил ахаад ингээд үргэлжлээ явуулаад хүүхдүүд нэлээд дурслаг суuna. Нэгдүгürt хоёрдугаарт бол бие биенээсээ суралцж байна. Яг энэ жилийн бас нэг онцлог гэхээр хүүхдүүд бол нэлээд хүлээддэг болсон байна. Нөгөө талаас бол нэлээд бэлтгэлтэй ордог болсон байна. Хуучин бол анхны шалгуултууд баг бүх санаа цаасан дээр байдаг гэсэн бол энэ жил бол баг 30-50% нь бол тодорхой хэмжээ хийцэн, ажилуулсан, бэлэн болсон бүтээл байна. Нөгөө талаас бол аймагуудаас ирж байгаа бүтээлүүд тэндээ шалгаарцсан нэлээд тийм чамбаа бүтээлүүд орж ирж байна. Яг уламжлалт агаарын бохирдол, цаас цэвэрлэх, хайрыг бүлэх гэдэг юм уу олон жил орж ирдэг санаануудаас гадна бол бас хөдөө аж ахуйн тодорхой асуудлыг шийдвэрлэсэн шийдэл байна. Дээрээс нь бол тодорхой зорилтод бүлэгт хандсан шийдлүүд байна. Жишээ нь тэрэгэн зэртэй хүмүүс автобуснаас буух систем гэдэг юм уу, тэрэгэн зэртэй нэг олон жил хэвтэрд байсан юм уу, хүмүүс явж сурахад нь чиглүүлэх аппарат гэдэг юм уу, бас зарим нэг тийм онцлогтой бүтээлүүд байна л да. Ер нь бол урд урдын жилийнхээс онцлогтой нь бол орон нутгуудад бас үнэхээр бас шүүгчийн комиссууд гарч ажилласан. Тэрний ирээр ер нь бол бүтээлүүд бол нэлээд шүүгдэж ирсэн байна нэгт. Хоёрдугаарт бас энэ нэгдүгээр шатны өмнө бас тухайн оролцогч хүүхдүүдийн бүтээлийг инженерийн загварчлалын одоо програм ашиглан зурдсан байгаа. Тэрэн дээрс яг инженерийн зураг явцад бас өөрийнхөө хийцийн алдаа оноог харах, тэнцэнээс одоо бүтээлээ хөгжүүлэх тийм одоо орон зай нөхцөлд ерөнхийдөө нэгдүгээр шат маань болж өндөрлөө гэж бодож байна. Энэ жилийн уралдаанд хамгийн олон улаан гэрэл асаасан шүүгчээр цогц авахлын шүүгчийг бид нэрлэж байна. Шин санаа бүрийг дэмжиж туршлага мэдлэгээс харамгүй хуваалцдаг цогц авахлын шүүгчийн энэ жилийн шалгуур залуу зохион бүтээгчдээс илүү ихийг хүлээж байсантай холбоотой. Хүүхдүүд маань яг үдэ одоо хүн бол яг л гэж юм та өөртөө тулгарсан бэрхшээлийг шийтгэл оролдож байна л да. Гэхдээ яг зарим хүүхдүүдийг ингээ харахад одоо ингэж байгаа байхгүй. Хөдөөний хүүхдүүд бол яаж нэг ахын орчных юм те. Хотын хүүхдүүд бол мэдээлэл их сайтай байгаа. Арай жоохон өөр төвчний юм хийх болов гэж ингээ бодсон чинь яг эсрэг хотын хүүхдүүд бүр одоо муутай оролцож эхэлж байна. Хөдөөний хүүхдүүд яаж гэсэн өдөр тутам амьдралын тохиолж байгаа бэрхшээлийг шийтгэх гэж явж байна. Гэтэл энэ хүүхдүүдэд юу вэ гэхээр мэдээлэл авч байгаа сугуун хэтэрхий хязгаарлагдана. Яг л зөвхөн өөрийнхөө үдсэн арснаа гэх. Хуучин одоо бид нар бол яадаг вэ гэхээр сэтгүүл уншина. Багш нараас зөвлөгөө нь одоо л хэдэн технологийн багш нар, физикийн багш нар л зөвлөгөө өгч байгаа шүү дээ. Тэр дээр хичээл зааж байгаа хүүхдүүд бас тэр болгоно сэтгүүл унших боломж алга байна л та. Тэгээ би одоо чинь хуучин номын сангуудад тэр хуучин сэтгүүлүүд байна уу гэдгийг бол бүү мэд. Гэхдээ интернетээр бол байж байгаа шүү дээ. Тийм учраас мэдээлэлээ аваад тэр авсан мэдээлэлээр юм хийж чадвартай л байх хэрэгтэй болж байгаа. Харин болдоотор шүүгч энэ жил харьцангуй хүлээцтэй өгөөмөр байж хамгийн олон ногоон гэрэл асаасан нь оролцогчдод бүтээлийг хөгжүүлэх итгэл уран заргийг өгсөнтэй нь холбоотой болов. Ер нь бол бид бүгд одоо дор бүрнээ өөр өөр юмс үүрэгтэй тухайн бүтээлийг харах өнцгүүд маань бас өөр өөр байгаа л да. Тэрэн дээр мэдээж санаа оноо зөвлөцөх юм байлгүй яг. Гэхдээ бидний харах одоо жишээ нь механик хэсгээ, электроник хэсгээ, нийгмийн одоо яг нийгмийн асуудалд одоо тухайн юм маань тухайн үйл ажиллагааг хөгжүүлж байгаа юм шиг харагдах боловч нийгэмд үзүүлэх үр нөлөө тэр талаасаа ч гэдэг утгаараа одоо шүүгч нар маань бас өөр өөр ингэсэн байр сууриас тухайн бүтээлд үнэлт өгүүлдэг гэж цензурдж байгаа л да. Тэгэхээр бид бол өөр өөрийнхөө одоо үүргийг гүйцэтгэж үнэлгээгээ гаргаж байгаа гэж болгож байгаа. Миний хувьд ч гэсэн яг ер нь бүх бүтээлүүдээр яг механик хийц талаасаа, механик шийдэл талаасаа энэ маань амьдралд хэрэгжих боломжтой юу эсвэл гэдэг тал дээр ерөнхийдөө өөрийнхөө одоо юу гэх мэдлэгийн төвшлөнд, өөрийнхөө туршлагын төвшөнд одоо ерөнхийдөө үнэлэлт өгүүлэлт өгөө явж байгаа. Үдсэн харс одоо шинжилгээ ухааны технологийн сургуульдаар маш олон эрдэм шинжилгээний ажлууд, багш нарын бүтээлүүд байдаг л да. Тэгэхээр тэднэр дээр зарим зүйлүүд нь бол хөндөгдсөн, давтагдсан тэм зүйлүүд байдаг. Тэр үед бол миний дотор хамгийн одоо жишээ нь нэг номерт бодогдох зүйл бол одоо тухайн одоо шинжилгээ ухааны технологийн сургуульдаар судалгааны ажиллаж байгаа багшийн бүтээлтэй тавцсагаа ашиг нь аль ялгаатай хэсэг нь юу вэ? Тэрийг аль болохоор соргоор харж, хийлж, чиглүүлж холбож явахыг одоо үндсэн миний үүрэг гэж би болгодог л та. Давтагдшгүй үр ашигтай, оновчтой гэд олон талаараа давуу санаанууд залуу зохион бүтээгч уралдааны шинэ бүтээлийн жагсаалтыг баяжуулсан юм. Манай уралдааны шүүгчдийн хувьд мөнхийн улаан гэрлээ асаадаг бүтээлийн жагсаалт гэж бас бий. Мөнхийн хөдөлгүүр.
Монгол хүн мөнхийн хөдөлгөөр зохион бүтээж чадахгүй гэсэндээ биш. Харин мөн чанарыг нь тунгаалгүйгээр зарчим томьёоллыг нь ойлгоогүй хэрнэ мөнхийн хөдөлгөөр хийхээр орж ирсэн зохион бүтээгчдийн хувьд хамгийн найдваргүй санааны жагсаалтыг мөнхийн хөдөлгөөр тэргүүлсэн юм. Мөнхийн хөдөлгөөрүүд л шүү дээ. Ерөөсөө зүгээр оргон осноос энерги гаргачих гэдэг шүү дээ. Үгүй бол зай завсаргүй ерөөсөө анхан жоохон өчүүхэн энерги өгөөл одоо тэр хамгийн сүүлд орж ирдэг өнөөдөр орж ирдэг вакуум ноцоос тийм жоохон энерги. Одоо шил 60 кг ачааг 1 м явуулаад 500 л усыг дээшээ татаад тэрний ерөөсөө мөнхийн тасралтгүй гэдэг. Тэр суур үндсээ мэдэхгүй байна. Хүүхдүүд бол мэдээж хэрэг энэ нэвтрүүлгийг үзэж байгаа. Нэгдүгürt юу ухаан эрдэнэт хэлж байна. Нэгдүгürt дараа жилүүдээс орж ирж байгаа хүүхдүүд маань яг хөтэ өөрийнхөө хийж байгаа санааг за манай нэвтрүүлгүүдийн зарим нэг юмнууд бол интернетээр байж байгаа шүү дээ. Интернетийн хуудас дээр сүүлийн 36 бүтээлийг өөр дэлгэрэнгүй тайлбар. Тэдний хийжээс ямар юм давуу байна, ямар юм суул байна гэдэг ажиглаж орж ирэх хэрэгтэй. Одоо биднээс нэг мөнхийн орж ирээд байдаг. Айргны үлээр одоо байнга орж ирж байгаа шээ тий. Суура илдэгч гэх тий. Тэднийг өмнөх бүтээлүүд харьцуулах хэрэгтэй. Тэр уламжлалт дараа тэр айраг бүлэх юмнуудыг бид нар энэ техник технологи руу шилжүүлээд айраг бүлэгдээд болох уу? Амтнууд яг хэвээрээ сайжрах уу? Болно шүү дээ. Тэр чинь хүний хийдэг юм хийж болно. Гагцгүй одоо бид нар шийдлээ. Яг тэр процессыг бид нар мэдгүй байх гэдэг дээр л унаагаад байгаа болохоос биш. Яг тэр механик хийж байгаа үйлдэлүүдийг бол болно гэж байгаа шүү дээ. Гэхдээ одоо тэн дээр бид нар одоо маш олон удаа тайлбарж ярьж байгаа. Тэг биднээс яг маш анхааралтай чагсан. Яг юуг нь болохгүй гэж унаах гэж байна гэдгийг л анхааралтайсаа чагнаж агаад тэр шийдлүүдийг гаргах хэрэгтэй. Залуу зохион бүтээгч 2014 улсын уралдаанд өмнөх жилүүдийн шилдэг залуу зохион бүтээгчид, ялагчид дахин ирж өрсөлдснөөрөө онцлогтой байсан юм. Тухайлбал 2011 оны ялагч Увс аймгийн Баруун Туран сумын залуу зохион бүтээгч тогтох малчтын хөдөлмөрийг хөнгөвчлөх бас нэгэн шин санаатай ирсэн юм. Залуу зохион бүтээгч уралдаанд бол би одоо бас нэг анхны жилийн тэргуун байрнаас хойш 2-3 жилийн дараа оролцож байна. Энэ хооронд бас гарсан бүх нэвтрүүлгүүдийг үзэж байсан. Тэгээд олон сайхан шилдэг санаанд гарсан. Энэ удаад нэг орчих надад санаа байсан. Тэгээд арай нэг бүтээл хийж амжааг бас тэгээд зав зай муутай учраас энэ удаад зориг гаргаад амжсан бүтээлээ хийгээд оролцохоор шийдсэн юм аа. Харин манай уралдааны 2012 оны ялагч Баточор цагаан таягтнуудад зориулсан шилдэг бүтээлээ улам боловсронгуй болгосон Баткен 2 бүтээлтэй ирслээ. Одоогоор манай уралдааны амжилттай хөгжиж зах зээлд нэвтрэх бэлтгэлээ маш сайн базааж байгаа бүтээл бол 2012 оны ялагч Баточрын мэдрэгчтэй таяг. Залуу зохион бүтээгчдийг дэмжигч Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим. Залуу зохион бүтээгч 2013 олон улсын уралдааны ялагч Батцаяа энэ жил мэргэжил сонирхол нэгтэй найзуудтайгаа баг бүрдүүлэн ирсэн нь мөн л энэ жилийн уралдааны хүчтэй өрсөлдөгчийн нэг байсан юм. Нийтийн тээврийн том оврын автобусанд тоноглогдох тэрэгэнцэртэй иргэдэд зориулсан зам тавцан хийхээр ажиллаж байгаа эдний багийнханд хийх шийдэх ажил маш их бий.
Жилийн уралдааныг амжилттай зохион байгуулахад хамгийн их дэмжлэг үзүүлдэг ивент тэтгэгчдэд нэвтрүүлгээрээ дамжуулан дахин талархал илэрхийлье. Энэ жилийн уралдааны ерөнхий ивент тэтгэгчээр 177 жилийн түүхтэй эрчим хүчний зохистой хэрэглээх түгээгч Францад төвтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Schneider Electric компани ажиллаж байгаа юм. Schneider Electric компани залуу зохион бүтээгч төсөлтэй хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Энэ төсөл бол Монгол орон даяар хүрээгээд хэлсэн цаашлаад Монгол улсын хөгжилд томоохон хувь нэмрээ оруулах үйс ач холбогдолтой төсөл юм. Учир нь өргөн удам газар нутагтай Монгол улсын бүхий л аймаг сум суурин газраас бүтээлч хүүхэд залуус оролцож технологийн хүчээр яаж хүний амьдралыг дээшлүүлэх хөнгөчлөх арга замыг эрэлхийлж түүний амьдрал дээр туршин хэрэгжүүлдгээр манай компанийн үндсэн зорилготой нийцэж байгаа юм. Schneider Electric компани ч мөн адил Монголын ард түмэнд технологиор дамжуулж эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэсэн зардлаараа өдөр тутмын амьдралаа дээшлүүлэхэд нь туслахын төлөө шаргуу ажилладаг компани юм. Манай компани эрчим хүчний салбарт мэргэжсэн дэлхийн 100 гаруй улсад 150 гаруй мянган ажиллагчдтай технологийн инновацаар дамжуулж бизнесээ амжилттай удирдах яваа Францын компани. Бид залуу зохион бүтээгч төслөөр дамжуулж Монгол улсын ирээдүйн хөгжилд дэлхийн стандартын инженерийн мэдлэг олон жилийн туршлагаараа хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна. Хий бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг нь дэмжиж өөртөө итгэх итгэл багаараа хамт олноороо нэгэн зорилгын дор нэгдэж амжилтанд хүрдгийн жишээг бид ийхүү үзүүлсээр байна. Том зорилгын дор нэгдсэн төслийн баг залуу зохион бүтээгчдийг дэмжин ажиллаж байгаа ивент тэтгэгч компани нэг бол Монгол Базальт компани. За ирээдүйн зохион бүтээгч инженер болох сонирхолтой хүүхдүүдэд маань таны бүтээлийг таалагдж байгаа, таны бүтээлийг хүүхд бүрт бэлгэлж байгаа. Тэгэхээр энэ номныхын тухай манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй. За би залуу байхдаа энэ номыг бас сонирхон орсод уншиж байсан. Тэгээд энэ залуу зохион бүтээгчийн нэвтрүүлэгтээ 3 жил хамт ажилласны үр дүнд ер нь энэ залуу зохион бүтээгч нэвтрүүлэгт оролцож байгаа залуучуудаа энэ санаа энэ оноог олж өгөх нь зүйтэй байна гэдгийг санал төрсөн. Тийм учраас энэ залуу зохион бүтээгчийн нэвтрүүлэг маань энэ номыг бол орчуулж дуусгахад бол одоо надад их тус өгсөн. Тэгээд энэ залуучуудаа нодлон жил 6 сард хэвлээс гарсан. Тэгээд залуучуудаа энэ дэлхийг ер нь бол зохион бүтээх гэж юу байдгийг, юунаас эхэлдэг, яаж алдаж ондгийг, ер нь бол альва тэмцээн уралдаанд оролцож байгаа хүүхдүүд ялахаасаа илүү энэ шин санаагаа дэвшүүлж, танилцуулж, оролдож, алдаж онж гин гэдэг чинь л өөрөө зохион бүтээгч байхын одоо үр үндэс гэдгийг энэ номонд тусгаж өгсөн. Тийм учраас альва шин санаа бидний өдөр тутмын хэрэгжилж байгаа тооны машин, идэж ууж байгаа консервлсэн хоол унд, өнөөдрийн камер, гар утас яаж анх үүсэж өгдсөн юм бэ? Ямар энгийн зүйлээс агуу зүйл болдгийг бол энэ номороо илэрхийлэх хүссэн. Нэвтрүүлэгт оролцож байгаа залуу зохион бүтээгчдээ энэ нэвтрүүлгийн бас хамгийн сүүлчийн шатанд шалгарч амжилтаар баяраараа 1-2 дугаар байранд орохыг бас хүсэж байна. Үзэгчид та бүхэн манай нэвтрүүлгийн маргаашийн дугаараас эхлээд залуу зохион бүтээгчдийн цаасан дээр буусан санаа хэрхэн бүтээл болон хөгжиж байгаа сурвалжлага нэвтрүүлгүүдийг хүлээн авч үзээрэй. Ерөнхий ивент тэтгэгч эрчим хүчний хэмнэлттэй үр ашигтай хэрэглээ түгээгч 100 жилийн түүхтэй Schneider Electric